Францчууд Мали руу орсон цэргийн үйл ажиллагаа 2013 оны 2 дугаар сар. Францчууд дахиад л Сахарын цөлд дайдаж эхэллээ. Франц улс хуучин колони байсан улсуудаа эрхчлөө олгохдоо Сахарын цөлийг тасдан авч хяналтандаа үлдээсэн байдаг. Урд нь Сахарын цөлд цөмийн туршилт хийдэг байсан. Тэгвэл өнөөдөр Францчууд энд уран олборлож байгаа тул Сахарын цөл нь стратегийн чухал ач холбогдолтой газар болон хувирчээ. Өнөөдөр Малид болж байгаа дайны цаана үнэндээ Сахарын цөлийн ураны баялагийг ирээдүйд хэн эзэмших вэ гэдэг асуудал шийдэгдэж байна. Хятад уу, Франц уу, эсвэл Африк өөрөө юу? Африкчууд түүхэнд анх удаага цөмийн эрчим хүчийг улс орноо хөгжүүлэхэд ашиглахаар захиж байна. Энэ явдал нь Африк твийг өөрчлөө зогсохгүй, Франц улстай харилцах харилцаагч гүн гүнзгий өөрчлөх нөлөөтэй. Марсель Колумбахын бүтээл Цөмийн Африк. Би гэр бүлэрээ Виктория нуурын ирэг дээр нүүж ирээд 3 жил болж байна. Сонсох, үнэрлэх, харахад дахин суралцж, амьдралын цоошин хэмнэл дасахад 3 жилийг зарцууллаа. Анхандаа бид 7 ач зээтэй хөрш айлынхан хамт түлээ нүүрс түлж, борооны усаар хоолундаа хийдэг байлаа. Ганц данх ус буцлах, гихтэл төлөвлөх, бэлтгэх, гардан гүйцэтгэх гээд бөөн ажил болно. Хаяа би Герман орныг иргэн сандаг. Тэнд эрчим хүчнийг ачигдлагж мэдэхгүй. Би хүүхэд байхдаа эмээгийнхэн оёдлын машинаар тоглодог байсан. Цахилгааны илүүдэлтэй оронд тэр бол харин адал явдал байлаа. Ханд хаанлуул хаан цахилгааны залгуур. Тог тасарна гэх зовлонгүй. Мөнхөд гэрэл цахилгаантай байдаг байлаа. Эрчим хүчээр гашигдж үзээгүй хүмүүс гэрэл цахилгаангүй амьдрах ямар хүнд бэрх байдгийг төсөөлж чадахгүй л дээ. Цахилгаан тасархад хэдэн цагаар, өдрөөр, магадгүй 7 хоногоор амьдрал гацах шиг болдгийг тэд ойлгохгүй. Тэгээ нэг л өдөр Кампала хотын иргэд гудамжинд эсэргүүцэн жагссан. Бидэнд гэрэл цахилгаан хэрэгтэй байна гэж тэд миний камер руу хашгирцгаасан. Үнэхээр төвчээр барагдлаа, хангалттай гэж сонинууд бичиж ирсэн. Нийслэлийн гудамд эсэргүүцлийн бослого эхэллээ. Бизнес эрхлэгчид, албан хаагчид, багш, эхчүүд эсэргүүцэх сургуульд хийж байсан.
Тэд амжиргаагаан залгуулж, ажил хөдөлмөр эрхлэх, цаашлбал амьд явах асуудлыг хөндөнд тавьж байсан юм. Ард түмнээ эрчим хүчээр хангахаас татгалзаж буй засгийн газарт Арабын хаврын аюул занал хэлэл нүүрлэлээ. Aber noch nie habe ich die Menschen so entschlossen erlebt wie während der Stromproteste. Über alle Parteigrenzen. Би Кампалад хэд хэдэн удаа очиж эсэргүүцлийн жагсаал цуглааны дүрс бичлэг хийсэн юм. Нэг удаа очиход 60 гаруй хүн цэргүүдийн сум дуртаж амнасаа алдсан байсан. Бид улс төрийн бодлого ярьж байна гэж тэд хашгирч байсан. Цахилгаан бол хүч чадал бол эрх мэдэл. Эрчим хүчний хомслыг цөмийн эрчим хүч хийднэ гэсэн засгийн газрын мэдээллийг сонсоод би ихэд зочирдсон. Бидэнд тохиолдсон бүх бэрхшээлийг ингэж нэг дор шийдэх юм гин. Цөмийн эрчим хүч манай улсад хөгжил дэвшил авчирч ажлын байрыг бий болгоно гин. Энэ тухай тодорхой мэдээлэл авахар би Фрейсийг зорилоо. Би Фрейс хотын төвөөр метрогоор аялж байна. Францын эрчим хүчний хэрэглээний 80%-ийг цөмийн эрчим хүч бүрдүүлдэг. Хэдийгээр түүхийн үеийн 100% импортоор оруулж ирдэгч францчууд цөмийн эрчим хүчийг дотооддон үйлдвэрлэсэн эрчим хүч гэдэг байна. Энд ашиглаж буй ураны дийлэнхийг Африкаас зөөдөг. Европчууд хөгжил дэвшилд хүрэхийн тулд уран гэгч ашигт малтамлыг 50 жилийн тэртэгээс хэрэглэж иржээ. Африк ТV-ийн эрчим хүчний бодлогыг тодорхойлох. Африкийн эрчим хүч олон улсын уулзалтанд салбарын сайд дарга нар, улс төрчид, тэргүүлэх концерны удирдлагууд нийлээд 51 орны 657 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байлаа. Манай улсад нийгмийн дунд давхаргын хувьд ярвигтай асуудал үүсэж байна. Тэдний хэрэглээ хэрэгцээ нь Америк, Аз, Европын хэрэглэгчдээс ялгагдахгүй болсон. Дээрх орнуудын ард иргэдтэй ижил төвчний боловсрол эзэмссэн болохоор тэд бусдаас дутхгүй амьдрахыг хүсэж байна. Өнөөдөр Африкийн хөгжлийн ирээдүйн дүр төрхийг компьютер загварчлалаар ингэж үзүүлдэг. Африкийн дунд давхаргын асар олон гэр бүлийн хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болсон энэ сурталчилгаа нь цаанаа хөрөнгө оруулагчдыг татах зорилготой юм. Гадаад дотоодын компаниуд санхүүгийн байгууллагуудад нэн тохиромжтой. Орчин үеийн загвар зохион байгуулалттай бизнесийн төв болох Мохима бизнес хураалал Кигали хотод шинээр баригдана. Мохима бизнес хурааллын амин зүрх нь хамгийн ашигтай байрлалд оршдог. Офисын барилга бүхий эдийн засгийн шин бус болно. Хотын амьдралыг цаг үргэлж амьд сонирхолтой байлгахын тулд төрөл бүрийн арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж явах болно. Хотын талбайд болох баяр ёслолын арга хэмжээг газар дээрээс нь шууд нэвтрүүлэх боломжтой. Миаругэнг бол амьдрал буцалсан дүүрэг юм. Энэ бол таны орон гэр. Руандагийн зүрхэнд орших хязгааргүй их боломжийн үлгий. Яахун гэнгэ. Ирээдүйн хотын дүүрэг таныг хүлээж байна. Энэ их бүтээн байгуулалтын эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх юм бэ гэдэг асуултанд надад хариу өгөн олдоогүй. Гэвч би нууцыг олж мэдсэн. Цөмийн энерги гэдэг үг шивэр авир яригдж эхэлсэн. 2011 оны 4 дугаар сард Фукушимагийн ослоос хойш ердөө 3 сарын дараа Кенчүү төрүүлж нууцаанд дэлгэсэн юм. Эди Шорогийн Кенген компани гүйцэтгэх захирал эрчим хүчний асуудлаа шийдэхгүйгээр Африк төв хөгжихгүй тодорхой. Тиймээс бид цөмийн эрчим хүчний асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Бид Африкийг хөгжүүлэхийн тулд цөмийн хүчийг зохистой ашиглах талаар ярилцах хэрэгтэй. Та бүгд одоо санал бодлоо хэлээрэй.
Фукушимагийн гамшигын дараахнаас Африкийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Африкийн цахилгааны хямралыг зөвхөн цөмийн эрчим хүч шийдэж чадна гэж дуудан авалцсан бичцгийх болов. Энэ юу гэсэн үг вэ? Хямралд орчход байгаа цөмийн салбарыг амьлуулахын тулд шинэ зах зээл нэхнэ гэж ойлгож болох уу? Би хөчгөний ард өрнсөн яриаг чих 50 чагналаа. Манай компани бол Ган улсын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч. Кен ихэж том гэж хэлж болно шүү. Тийм ээ, гэхдээ танаа улс том гол мөрөнтэй болохоор тэр шүү дээ. Манайд усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц бий. Та нар атомын цахилгаан станц сонирхож байна уу? Бид сонирхож байна. Кен бол сонирхож байгаа. Энэ эдийн наад асуудлыг чинь дэмждэг хариуцдаг хүн л дээ. За юу ч гэсэн бүгд хардсан жил бай. Эди бол зам гаргаж түвшээл гэсэн үг. Тэрэнд би талархдаг юм. Германчууд атомын цахилгаан станцуудаа хааж байна. Япончууд цөмийн хог хаягдлан талаар хайж байгаа. Германчууд бол улс төрийн шийдвэр гаргасан. Эцэс тэд гаднаас цөмийн эрчим хүч импортлчтаараа. Тийм ээ, би мэдж байна. Италичууд ч гэсэн ялгаагүй. Би хувьдаа энийг зөв алах юм гэж боддог. Хуучин цахилгаан станцуудаа хаах бол өөр асуудал. Германчууд нөхөн сэргээгт эрчим хүч үйлдвэрлэх тал дээр нэлээд туршлага цуглуулсан. Тэд энэ талаар цаашид нэлээд юм хийх байх л да. Харин Францд бол бүх юм цөмийн эрчим хүчээр ажилладаг шүү дээ. Би Чернобылийн үеийн герман хүн биш, харин Франц хүн байсан ч болоосоо гэж энэ хүчит хүснэ. Герман бол цөмийн эрчим хүчээс зориглон татгалзсан, эрчимтэй үйлдвэрлэсэн цорын ганц улс. Гэтэл Африк твийнхэн цөмийн эрчим хүч рүү шуурч байдаг. Гэртээ очиод энэ тухай ярил хэн ч итгэхгүй байх л да. Өнөөдөр цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаа орнууд 25 жилийн дараа гэхэд цөмийн эрчим хүч ашиглаж байгаа улсуудаас хөгжлөөр хол хоцорсон байна. Зөөлрөлвээс өнөөгийн хоцрогдсон бүдүүлэг Африкийн ард түмэн ба дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хоёр шиг л болсон байна гэсэн үг юм. Габриэл Хехт 1953 онд Францын парламентын гишүүдийг цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь ашигтай гэж ятгах байсан Феликс Гаярын үгнээс иш татлаа. Энэ бүсгүй 15 жилийн өмнөөс Африкийн уран олборлолт цөмийн эрчим хүчний төвхийг судалж байгаа юм. Цөмийн эрчим хүчийг дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэхийг хүссэн улс орнуудын заавал эзэмших ёстой эд шидтэй технологи хэмээн сурталчилж хамгийн түрүүн Хойд Америк болон Европын улсуудад сүүлд энэтхэг зэрэг орнуудад жинхнээсээ дахин шүтэж байсан юм. Энэ нь хожим хойно төгшүүртэй байдал бий болгосон. Учир нь Европт энэ бүхэнтэй зэрэгцэн Африкийн хоцрогдсон буурай хөгжлийг шүтэх үзэл үүссэн юм. Энэ нь хэдэн зуун жилийн өмнөөс л тийм байсан. Ялангуяа империализм колоничлын 2 дахь давалгааны үед Африкийг хартив гэдэг байх үед техникийн хөгжил хүрээгүй дэлхийн энэ хэсэгт соёл иргэншил цогцлоох нь Европчуудын үүрэг гэцгээдэг байсан юм. Нэг талаас цөмийн энергийг шүтэх үзэл, нөгөө талаас үүнийхээ эсрэгээр буурай хөгжлийн бэлэг тэмдэг болсон Африкийг шүтэх үзэл юм. Дараа нь Габриэл надад 50-аад оны үеийн хүүхдийн цуврал сэтгүүлээс үзүүллээ. Цагаан аристан Лузеригч хүн цагаан аристнууд яагаад газар нутаг дээр нь ураны төлөө дан хийж байгааг зэрлэг Африкчуудад тайлбарлажээ. Энэ хүүхдийн сэтгүүл цаг үеэс 10 жилээр төрүүлсэн байж магадгүй гэдгийг би хожимсууд ойлгосон юм. Матуби омгийн бяцхан ирчүүдтэй болгоомжлогтун. Энэ хүүхдүүд биднийг нэгэн шинэ бодис байдаг газарт аваачих гэж байна. Тэр уран гэдэг бодисыг олж авахын тулд харахнууд манай ширэнгэн ойд дайран орж хуурч мэхэлж аалж талж дээрэн тонол хийдэг юм шүү. Набу Танака олон улсын эрчим хүчний газар. Өнөөдөр манай гараг дээр 1.4 тэрбум хүн гэрэл цахилгаангүй аж төрж байна. Тэдний 80% нь хөдөө амьдардаг ба дийлэнх нь Сахарын цөлөөс урагш нутагт амьдардаг. Нью-Йоркийн эрчим хүчний хэрэглэн дангаараа өмнөд Африкийн бүгд найрамд туулсыг тооцоолгүйгээр Сахарын цөлөөс урагш амьдардаг Африкийн иргэдийн эрчим хүчний хэрэглээтэй бараг тэнцүү ажээ.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улс бол Африк твдэх цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг цорын ганц улс юм. Энэхүү онцгой эрх нь арьс өнгөөр ялгарлах апартейд дэглэмийн үед цагаан арьснууд цөмийн зэвсгээр хөөцөлдөж байсан нууц төлөвлөгөөнөөс уламжлагдсан үлдсэн өвн юм. Гэхдээ энд ирсэн миний зорилго бол өөр. Би энд нэг хүнтэй уулзахаар ирсэн. Тэр хүн Африк твд хэрэгжиж буй олон улсын цөмийн нууц хувилдааныг илчилснийхээ дараа Конго улсаас зугтаж энд суурьшсан юм. Голден Мисабико цагаачлан амьдарч буй хүний эрхийн төлөө тэмцэгч. Би нэгэн нууц хилцээрийг ил болгон зарласан нь эрх баригчдад таалагдаагүй. Тэр бол Францын Арева компани талаар болон Конго бас Францын засгийн газруудын хооронд хийгдсэн албан ёсны хилцээр байсан юм л. Энэ хилцээрийг улсын нууцын хэмжээнд авч үзэж байгаа. Олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг мэдээлэл хийгдэггүй. Хамгийн гол нь тэр гэрээг маш их нууцлж байсан. Харин би эсрэг үтсэн. Энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлж олон нийт саналаа өгөх ёстой. Хүн бүр энэ гэрээний тухай мэдэх хэрэгтэй гэсэн. Миний энэ үйлдэл цөмийн бизнест оролцсон олон хүний дургуг хүргэсэн. Тэгээд тэд намайг ангуучж ихэлсэндээ. Und ich bin damit den Interessen vieler Leute in die Quere gekommen, die in dieses Geschäft verwickelt waren. Darum wurde ich zur Zielscheibe. I was targeted. Би Голден Мисабикотой нэг найдвартай газар уулзахаар болжлоо. Европын цөмийн лоббичдын Африкт явуулж байгаа хар мөртөө үйл ажиллагааг эрен сурвалжлахад маань тэр туслана гэж надад амласан. Энэ миний шинэ дугаар над руу залгаарай. Баярлалаа. Анхны уулзалтаараа би тэрнээс яаж сухтааж амь гарсан талаар нь асуулаа. Би Хиллари Клинтоны ачаар амьд гарсан. Тэр намайг хүний эрхийн төлөө тэмцэгчийн хувьд үүргэн гүйцэтгсэн гэж ерөнхийлөгч Кабилагаас суллахыг шаардсан. Тэгээд тэр өөрийн биеэр Конго дэрж намайг шоронгоос суллуулж гаргуулсан юм шүү. Хиллари Клинтон эсвэл өөр бусад хүмүүс туслаагүй бол та яах байсан болоо? Тэдний намайг хорж байсан байдлаар бол би үнэхээр удлаг өгөх байсан. Ардчилсан Конго улс Катанга муж. Шинколоби уурхай. Чухам эндээс олборлсон ураанаар манай гаригийн хамгийн анхны атомын бөмбөгийг хийсэн. Өнөө хүртэл манай гаригийн хамгийн өндөр агуулмжтай байгалийн урааныг эндээс олж болно. Лубумбаши хот онгоц газардах гэж байна. Голден надтай хамт төрлөх Конго улс руугаа явж чадсангүй. Тэрнийг сагдан хорих, тамлах, устгах тушаал занал хийлж байгаа. Гэхдээ тэрээр өөрийн тэмцлийг үргэлжлүүлж байгаа нөхдөдтэйг намайг холбож туслалаа. Атомын 900 чухам яг эндээс эхэлсэн гэж Голден надад хэлсэн. Миний ирэлч бас эндээс эхлэх ёстой. Цөмийн Африкийн гол цөмөн болсон энэ газараас. Тунч болгоомжтой байгаарай гэж тэр надад анхааруулсан. Учир нь цөмийн асуудал бол маш хүчирхэг, эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал. Урааныг хууль бусаар наймаалж байгаа нь улсын нууц гин. Албан ёсны мэдээгээр бол Конго улс уран олборлохоо зогсоосон гэгддэг. Би Конго дохоо нэгдсэн үндэсний байгууллагын цөмийн асуудал хариуцсан Монуско албанд хандлаа. Гэвч тэд надтай ярихыг хүссэнгүй. Тентхийн ажилтнуудын зургийг авч болохгүй гин. Нэгдсэн үндэсний байгууллагын цөмийн мэргэжилтнүүд Катангад ураны хууль бус 8 хийж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Тэд Шинколоби ураны уурхайгаас тус бүр 70 кг уран агуулсан 6 торх сав олсон байна. Тэдгээр бүр нь хуучин колоничлалын үед ашиглаж байсан торхнууд байсан гин. Тэд энэ зургнуудыг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлд танилцуулахдаа эсрэгүү босгочд ашигт малтамлыг хууль бус 8-аар санхүүждэг байх гэсэн таамгийг дэвшүүлжээ. Викилсийг дэлгэсэн Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны захидлын харилцаанд ч бас Катангагийн урааныг Иран руу нууцаар гаргадаг байж болзошгүй гэж дурддагдж байсан байна.
Израиль нэгэн сурвалжлагч бүсгүй Конгод ирээд хар зах дээрээс багахан хэмжээний уран бэлэн мөнгөөр худалдаж авчээ. Конгод мөнгө л байвал юуг ч худалдан авч болдог. Харин Ираны эсвэл Хойд Солонгосын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд хэдэн мянган тонн түүхий уран шаардлагатай. Хэрв тэдэнд хулгайгаар уран нийлүүлдэг нь үнэн бол ураны хөдрийг тонноор найдсан хэдэн 10 ачааны тэрэг Конго улсын хилээр давдаг байж таараа. Би Лубумбаши дахь Голдны ажиллаж байсан хүний эрхийн төлөө байгууллагад ажилладаг Жан-Клод Бакаттай хамт хууль бусаар уран олборлож байгаа уурхаар руу явж байна. Яг энэ замаар зис кобальт гэдэг нэрээр ураныг хэдэн 10 тонноор нь хууль бус аргаар тээвэрлэж Танзан, Зомби улсын хил давуулан худалдаг тухай тэр надад ярьсан юм. Миний очих газар тодорхойгүй. Хэрвээ тэрний ярьсан зүйл үнэн бол томоохон улс төрчид цэргийн эрх мэдэлтнүүд болон нууц албаныхан энэ асуудалд холбогдож таараа. Угаасаа Катангана цацраг идэвхт ураныг өндөр хэмжээгээр агуулдаг геологийн өрмөц тогтцтой. Тиймээс Катанга дахь уурхаагаас олборлсон бүх төрлийн ашигтай малтан бол уран агуулдаг. Тэндээс зөөдөг эрдэс хүдэрт хүртэл уран байдаг. Конгод амьдардаг өндөр эрх мэдэл бүхий гадаад бизнесменийн үүдэнд би тэрнийг хүлээж суун. Тэрний нэр ашигт малтмалын хууль бус 8-ны асуудалд байнга холбогддог. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагч Бельгийн парламент ч энийг нотолж чадаагүй. Энэ хүнийг Жорж Форест гэдэг. 1921-с 1922 онд миний эцэг анх компани байгуулснаас манай компани түүхэн замнал эхэлсэн. Аав маань эхэндээ ачаа тээвэрлэлд эрхэлж байгаад удалгүй уул уурхайн салбарыг сонгож 1920-од оны сүүлээс 52 он хүртэл тэндээ ажилласан. Конго улс нь уг нь Африкийн Америк болох байсан юм л та. 1960 онд Конгогийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь Канадтай ижил өмнөд Африк, өмнөд Солонгосоос давж байсан гэд боддоо. Харин өнөөдөр тэдгээр улсууд болон Конго улс ямар төвшөнд байгааг харьцуулахад бүх зүйл ойлгомжтой болно. Би Угандад төрж өссөн. Тиймээс хөрш зэрэгэлдээ Конго улсын түүхийг би бараг мэдэхгүй. Би архиваас 1963 оны зургийн цуглуулга олсон юм. Конго улсын эд хямралын үе. Эдгээр зургууд Конго улс Бельгийн колоничлолоос чөлөөлөгдөж, тусгаар тогтнолон олох үеэр Катангагийн уурхайд өрнсөн дайны талаар өгүүлдэг. Улс төрч Моисе Чомбе барууны нууц албад Бельгийн эрх баригчдын дэмжлэгтэйгээр Катанга мужийг хоёр хувааж, мөн албан тушаалаас нь чөлөөлөгдөд байсан ерөнхий сайд Лулумбын амь насыг хороолгосон. Бельгийн Union Mini уул уурхайн корпорацийн эзэд өөрсдийн эзэмшилдэх Катангаг хамгаалахын тулд цагаан аристан хөлсний сэрэг хөлсөж байсныг би олж мэдсэн юм. Хүйтэн дайны үеийн Конго дахь хямрал. Форестоход Габриелагийн надад үзүүлсэн шог зургийн сэтгүүл гарснаас хойш 10 жилийн дараа. Лузариагаас хойш 10 жилийн дараа. Америкчууд Конгочуудад уран зөвхөн Америкчуудын гарт байвал аюулгүй. Харин Оросуудын гарт орвол ямар их хор хөнөөл тарьж болохыг тайлбарлаж өгч байна. Америкчууд нэгдсэн үндэсний байгууллагын тусламжийн үйл ажиллагаа гардан явуулж дараа нь дарангуйлагч Мобутуг засгийн эрхэнд гаргажээ. Тэрээр Америкчуудын тушаалаар Шинколеби ураны уурхайг цэргийн хамгаалтанд авсан байна. Бельгийн уул уурхайн компаниг төрийн мэдэлд шилжүүлж, Union Mini-гийн нэрийг өөрчилж, J Камин болгов. Би 1986 онд уул уурхайн салбарт эргэж ирсэн. Эхлээд бид Колвези уурхай томоохон олборлолт хийж, дараа нь J Каминтэй түншилсэн. Хувийн компани, улсын концерн хоёрын хоорондын түншлэлийг анх би тэтгэж дэмжсэн.
Форест өөрийгөө буянтан гэж үздэг. Тэрээр өөрийгөө ажлын байр бий болгож, улсад татвар төлж, Конгод хөрөнгө оруулж буй уул уурхайн салбарын цөөхөн бизнес эрхлэгчдийн нэг гэж хэлсэн. Тиймээс ч олон хүмүүс тэрэнд атаархан дайсагнаж тэрнийг муу хэлдэг гэнэ. Бас хүний эрхийн төлөө тэмцэгчиж өөрсдөө нэрлэгчдийн халдлаганд байнга өртдөг гэж тэрээр ярьсан байна. Бодит байдалд Конгод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын олж буй хэдэн тэрбумын хөрөнгө жилбэр офшор данс, Швейцар, Канада, Хятадын банкнд дах данс руу урсан алга болдог. Жинхэнэ Конго иргэдийн тэд газрынхаа баялагаас хэсэг хүртэх хувь боломжгүй. Зарим конгочууд олборлолт хийж буй томоохон уул уурхайн хажуу хавиргаар нь хулгайгаар орж маш их эрсдэлтэйгээр зис, кобальт, тэр бүхэл ураныг гарааргаар ухдаг. Шинколов дэх хаагдсан ураны уурхайд нинжа нар уртаас урт цооног ухсан байдаг. Шинколов дэх уурхайн ураны агуулмж нь онцгой өндөр. Энэ уурхайг дэлхийн 2 дугаар дайны дараа албан ёсоор хаасан. Ж Каминий үед энд олборлдог байсан. Харин өнөөдөр байдал төсөөр шин зах зээл бий болж байна. Амиа золиослогчид үе ялноор нь устгах бөмбөгтэй болох боломжийг сонирхдаг болсон цаг. Зарим улс орнууд цөмийн зэвсэгтэй болж их гүрнүүдийг айлган сүрдүүлэхийг санаарч байна. Яг үнэндээ нөхцөл байдал энэ хурцтагад манай эрх баригчдын оруулсан хувь нэмэр маш их. Ураны 78-ыг асар их ашигтай гэдэг. Ураныг нууцаар олборлож, хууль бусаар наймаалахад Конгийн эрх баригчид өргөнөөр оролцдог. Биднийг Жан-Клод Ваката уулзахад Конго улсын нууц албаныхан биднийг хянаж байнга тагна мөрдөж байв. Дараагийн удаа шөнийн харанхуйгаар далимдуулж уулзахар боллоо. Бид нэг эмэгтэйчүүдийн эмчтэй уулзахар тохирсон юм. Тэр эмч хууль бус ураны уурхайд ажиллаж амьдардаг эмэгтэйчүүдээс ургийн маш ноцтой гажиг бүхий хүүхдүүд төрсөн тухай баримтыг цуглуулжээ. Нин ялангуяа уурхайд хулгайгаар олборлолт хийж байгаа хүмүүс цастрагт илүү их өртдөг. Ургийн гажигтай төрөлтөө сүүлийн үед эрс нэмэгдэж байгаад бид маш их сочирдож байна. Энийг би баримтжуулсан. Энэ зурган дээр гэхэд энэ хүүхдүүдийн хэвлийн урт хан тэр жигтэй байхгүй. Элэг бас бус дотор эрхтнүүд нийл харагдаж байна. Ийм олон гажигтай төрсөн болохоор энэ хүүхэд нас барсан. Ердөө 1 сараас 9 сар хүртэл 8 сарын хугацаанд ийм төрлийн гажигтай төрөлт 6 удаа тохиолдсон. Уг нь иймэрхүү гажиг маш ховор тохиолддог юм шүү дээ. Хууль бус уурхайд гар олборлолт хийх явдал улам нэмэгдсэн. Эдгээр эхчүүд бүгд 30-аас доош насны залуу эхчүүд. Бүгд ураны уурхайн ойролцоо амьдардаг. Энэ зураг дээр та бүхэн ургийн гажигын маш ховор тохиолдлыг харж байна. Салбар дундын мэрэгчлүүд нэгдсэн судалгаа явуулж ийм төрлийн гажиг үзэгдлийг хэдэн жилийн туршид хянан судалж тоо хэмжээнд яваандаа нэмэгдэхүү тогтворчгүй эсвэл буурахгүй гэдгийг тогтоох шаардлагатай байна л та. Би гар хөл бүтэн мөртлөө энэ толгойг өгтөрсөн. Энэ бол хамгийн том ургийн гажиг. Энэ бол жинхэнэ аим шиг. Голдманы талбайд Лубумбашид хулгайгаар уран олборлож байгаа тухай өгүүлээ зогсохгүй. Кабилагийн тэргүүлсэн Конго улсын засгийн газар тухайн үеийн Францын ерөнхийлөгч Саркозитой уулзаж Францын төрийн өмчт Ариава компанитай нууц хэлэлцээр хийсэн тухай дурджээ. Энэ мэдээ олон улсад томоохон шуугиан тарьсан. Африкийн Жан Африк гэдэг сэтгүүлд Францчууд Конгочуудаас ураныг булааж байна гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Кабила Саркози нарын нууц хэлэлцээрийг Бельгийн бизнесмен Жорж Форест зуучилсан гэж бичжээ. Түрүүн Лубумбашид миний уулзсан Жорж Форест мөн шүү дээ.
Миний тайлан нийтлэгдсэний дараа над руу маш олон хүн уулзсан. Форест ч ирсэн. Та яагаад надтай ирж уулзаагүй юм бэ гэж тэр асуусан л да. Би яаж очих юм бэ? Та мэдээж тэр тайлан нийтлэхийг хичээх байсан биз дээ гэж би хэлсэн. Ямар ч үсэн та надтай биш харин засгийн газартайгаа муудалцлаа. Тэд танд хариу шанг нь барих болно доо гэж Форест хэлсэн. Энийг та намайг сүрдүүл занал хийж байна уу гэж би асуухад үгүй ээ. Би таныг сүрдүүлээгүй. Та өөрийн улсын засгийн газартайгаа л муудалцлаа гэж хэлсэн л дээ. За баярлалаа. Би энэ тал дээр бэлтгэлтэй байгаа Форест гоо гэж би утсаа тавьсан. Маргааш нь улсыг аюулаас хамгаалах газрынхан намайг баривчлахаар ирсэн л дээ. Und am nächsten Tag kamen die Leute von der Staatssicherheit, um mich zu schnappen. Намайг ч бас зүгээр орхисонгүй. Тагнуулын албаныхан хоёр ч удаа ирж намайг харгалзан авч явсан бөгөөд төв рүү очих замд машиныхаа хаалгыг төвжиж хоорондоо байн радио холбоогоор харьцаж байв. Дагуул туршуулгүйгээр зочид буудлаасаа алхамч холдож чадахгүй байлаа. Конго улсын сүмийн хөтөлбөр Ариева Францчуудад хийсэн гэрээ хилцлийн талаар дэлгэрэнгүй олж мэдхийн тулд нийслэл хот руу явах шаардлага гарлаа. Ардчилсан Конго улсын нийслэл Киншаса нутгийнхаа баруун хэсэгт байдаг. Тэнд их сургууль бий. Бас Африк ТV-ийн анхны цөмийн реакторч бас тэнд байдаг. Киншаса хот. Үзэсгэлэнт Киншаса. Африкийн 3 дахь том хот болох Киншаса бараг 10 сая хүн амтай. Баруун Европтой дүйцэхүйц хэмжээний нутаг дэвсгэртэй улсын нийслэл. Намайг энэ дэрх үед Кабилагийн дэглэм сонгуул дөнгөж ялаад байлаа. Сонгуул илт бодлиантуулж буй гэлчилсэн олон баримт байхад дэлхийн нийт чимээгүй ажигласаар л байсан юм. Их сургууль нь хотын захад нэг толгой дээр байрладаг. Анх 1954 онд биелэгчүүд католикийн их сургууль нэртэй байгуулсан. 4 жилийн дараа энд Катанга уурхаагаас уран олболсны шанд Африк ТV-ийн анхны цөмийн реакторыг барьж өгсөн байна. Конго улс тусгаар тогтнолоон зарлахад Америк нэгдсэн улсын тагнуулын төв газраас цөмийн түлшний саваануудыг салгаж аваад ойд болох тушаал өгсөн байдаг. Гэвч Америкчуудын төлөвлөгөө бүтлгүүцсэн байна. Цөмийн реактор өнөө хүртэл ажилласаар байгаа билээ. Цөмийн реактор их сургуулийн эзэмшил газар дээр байрладагч манай сургуульд харьяалагддаггүй. Энэ реакторыг 50 жилийн өмнө Бельгийн колоничлалын үед суурилуулсан. Гол зорилго нь судалгаа хийх сургалт явуулах байсан гэдэг. Тухайлбал манай политехникийн зарим оюутнуудаа атомын цахилгаан станц хэрхэн ажилладаг талаар заадаг л да. Wir zum Beispiel hier an der Polytechnischen Fakultät, wir bilden unsere Studenten auch dahingehend aus, die Funktion von Atomkraftwerken zu verstehen. Connaître comment fonctionnent par exemple les centrales nucléaires. Die Regierung hat große Pläne für diese jungen Эдгээр оюутнуудад зориулж засгийн газраас томоохон төлөвлөгөө зохиожээ. Их сургуулийн цөмийн мэргэжилтнүүдийн зүгээс хоёрч атомын цахилгаан станц нэмж барихыг шаардсан гин. Тэнд ажиллах инженер техникчдийн шинэ үе эндээс төрөн гарч байна. Бид өнөөдөр ширэнгэн ойгоо сүйтгэж байна. Хүмүүс мод нүүрс түлж байгаа учраас балар эртний ой мод устан үгүй болж байна. Бид уламжлалт амьдралын арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй. Энэний тулд төлөө модыг орлох эрчим хүчний шинэ их үүсвэр бидэнд зайлшгүй шаардлагатай. Seit 60 Jahren steht mitten in Afrika ein Atomreaktor. Африкийн төвд 60 жилийн турш цөмийн реактор ажиллаж байна.
Энэ хугацаанд байсгийгээд л дуулианд хэрэг гарч байсан. 1990-ад оны сүүлчээр гэхэд харуул хамгаалтгүй харгаагаар ашигласан цөмийн түлшний саваа алдагдаж тэр нь хожим Италиас олдож байжээ. Мафийнхны гарт орсон байсан байна. Цөмийн реактор олон жилийн туршид ямар ч хараа хамгаалтгүй байсан. 2007 онд тус судалгааны төвийн захирал нь 100 ширхэг ашигласан цөмийн түлшний саваа хулгайгаар худалдсан хэрэгээр баримтлагдсан байна. Тавин жилийн туршид хийгдсэн судалгааны ажлын үр дүнг үзэхийн тулд тус төвийн захирлын албыг залгаж байсан Винсент Лукандагийн хувьд хийх ажил их гинэ. Тэр ярилцлага өгөхийг зөвшөөрсөн тул би тэрний хамт гэрлүүн явж байна. Африкийн бус орнуудын цөмийн мэрэгжилтнүүдтэй хийсэн уулзалтаас дөнгөж ирээд байхад нь тэрнтэй уулзах завшин олдсон нэ. Дан ганц Конго гэлтгүй цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж цөмийн реактортой болох хүсэлтэй Африкийн 9 улсын асуудлыг хэлэлцсэн тул бидний уулзалт бүс нутгийн хүрээнээс хальсан гэж болно. Манай цөмийн реактор бол Trigger Mark 2 гэсэн нэртэй судалгааны объект. Африк төвийнхэн хоорондоо харилцан холбоотой ажиллах хүсэлтэй. Африкчууд цөмийн технологи хөгжүүлэхийг хүсэж байна. Фукушимагийн гамшигаас ахуулаад олон удаагийн цөмийн аюул осол болсон тохиолдолд хэдий ч тэд бүгдээс үл хамааран цөмийн технологи, цөмийн физик улам эрчимтэй хөгжиж байна. Цөмийн технологийн салбар дундын ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Aber grundsätzlich wird die Nukleartechnologie in vielen Bereichen immer wichtiger. Конго улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэхээр зэхэж байна. Бүсийн цөмийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн захирлын хувьд Винсент Луканда бол өөрийн улсын цөмийн хөтөлбөрийн талаар чөлөөтэй ярих онцгой эрхтэй хүн юм. Энд дахиад л бүрэн зэвсгэлсэн харуул хамгаалтынхан. Цөмийн мэрэгжилтний орон сууцны цахилгаан тасарчээ. Тиймээс ч Африкийн цөмийн салбарын урдаан барьдаг мэрэгжилтэнтэй хийсэн ярилцлагаас бид гадна тэрний машинд гэрэл хийсэн юм. Бид зөвхөн усан цахилгаан станцад найдаж тайвшрах учиргүй. Бид эрчим хүчний бусад их үүсвэр ашиглахыг засгийн газар зөвлөсөн. Бидэнд асар их боломж байна. Цөмийн эрчим хүчийг ашиглах нь зүйтэй гэдэгт би итгэдэг. Бидэнд асар том нөөц боломжууд байна. Манай улс ураанаар баялаг. Бид олон жилийн туршид судалгааны реактор ажиллуулж ирсэн сайхан уламжлал, туршлага энэ бүгд цөмийн эрчим хүч ашиглахад тус төхөн болох учиртай. Und angesichts der guten Erfahrung und der langen Tradition unseres Forschungsreaktors, das ist der erste Schritt zur Atomenergie. C'est la première étape pour passer à l'électronucléaire. Олон улсын концернууд танай улсад цөмийн эрчим хүч ашиглахыг дэмжиж лоббиддаг уу? Тийм ээ. Тухайлбал Ариевагийн бидэнтэй ирж уулзсан байсан. Ариева бол маш том концерн. Бидэнтэй хамтарч ажиллахыг Ариева тун их сонирхож байгаа. Ингэж сонирхол цаашид жишээлбэл уран олборлоход бидэнтэй хамтран ажиллана гэж би найдаж байна. Zu einer Zusammenarbeit kommen. Zum Beispiel bei der Förderung von Uran. Pour l'exploitation de l'uranium, par exemple. Also doch. Мөн дөө Францын төрийн өмчит Ариева цөмийн концерн. Голдны амь насанд аюул заналхил учруулсан энэ сэдвээр Винсент Луканда нээлттэй ярьлаа. Хямд үнээр ураанаа зараад оронд нь Европын цөмийн технологиг Африкт оруулж ирнэ гин. Парламентын засгийн газрын оролцсон олон тэрбумын үнэтэй гэрээ хэлжлээс оролцогч талууд асар их ашиг олно гэж бичжээ. Би Ариева компаниас лавлага авахыг зорилоо. Конго улсад уран олборлох, мөн цөмийн эрчим хүч ашиглахыг дэмжсэн аливаа үйл ажиллагааг явуулаагүй гэсэн хариуг Ариева бичгээр өглөө. Ариевагийн талаас камерын өмнө гарч ярилцлага ганц ч хүн өгсөнгүй.
Танзани улс Зүүн Африкийн их газар болон Занзибар арлын хоорондох нарийн ярвигтай харилцаа. Энэ тгийн надад оршдог олон зуун жижиг арлууд. Түүх домог урд нь энд боолуудыг шилжүүлэн тээвэрлэх бомб байсан байжээ. Гайхамшигын байшин. Колоничлалын үед энд Африкийн анхны чийдэн асч байлаа. Үндэ бол би энд амрах гэж ирсэн л дээ. Гэхдээ далайн эрэг дээр амарч суухад яагаад Африкт нар салхины эрчим хүчийг ашигладаг юм болоо гэж гайхаж бодлоо. Африкт нар салхивал хамгийн элбэг зүйл. Занзибарт амарч байхдаа би Африкт цахилгаан эрчим хүчний асуудал санснаас хавьгүй илүү төвөгтэй болохыг ойлгосон юм. Энд цорын ганц кабель утас гэмтснээс болж хэдэн сараар цахилгаан тасарсан тохиолдол гарч байжээ. Өнөөдрийн хүртэл энэ арлын эрчим хүчний хангамж далайн ёроолоор дамждаг ганц кабель утаснаас хамаардаг байна. Хувьсгалын дараа Занзибар арал нүдэрэмхийн зур Танзаны их газарт харьяалагдах боллоо. Шинжлэгдсэн хүмүүсийг цөөн хүүхэд гаргаж, зүүн Германы тусламжаар барьсан бетон орон сууцнд амьдрахыг зааварчилж, тэднийг соёл иргэншлийн олд болсон цахилгаан зуух, угаалгын ба оёдлын машинаар шагнажээ. Энэ хөгжил дэвшлэн тэдэнд өндөр үнээр олдсон. Занзибар арлынхныг бие дааж тусдан гарахаас сэрэмжилж, тэднийг их газраас ирдэг хямд үнэтэй цахилгаанаас байнгын хамааралтай болгожээ. Цахилгаантай бол чадaltaй, чадaltaй бол эрх мэдэлтэй гэсэн үг. Хувьсгалаар мэндэлсэн бяцхан үрс, түнэр харанхуй нөмөртлөө роботын үлгэр сонсч, сансрын хөлгөөр аялахыг мөрөөдөж тоглоно. Занзибар арлыг их газартай холбож байгаа эмзэгхэн аргамжаа нь усан доогуур дамжих цахилгааны ганцхан утас. Энэ тгийн далайд орших энэ арлыг нар салхины эрчим хүчээр өөрийгөө хангаж хараа тус болгоос нь болгоомжилсон их газрын эрх мэдэлтнүүд мэрэгэн арга сэджээ. Интернетээр мэдээлэл хайж байхдаа би Антонтой танилцсан юм. Тэр Танзаны эрчим хүчний бодлогын нарийн учир начир мөн түүнчлэн тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар надад танилцуулахар болсон юм. Би тэрнтэй Танзаны нийслэл Додомад уулзахаар тохиролцлоо. Антони бол Африкийн цөмийн эсрэг тэмцэгчдийн анхдагчдын нэг бөгөөд өөрийн үзэл бодлоос олж маш их зовлон бэрхшээл туулжээ. Тэгсэн хэдий ч тэрээр засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн тэмцлэл зогсоогоогүй. Тэр намайг дагуулan 10 шар явлаа. Бид Масай овгийнхны нутаг дээрх Килиманжаро уулын дэрэгдүр гарч тавилаа. Энд Танзаны цөмийн эрчим хүчний удирдах газар байдаг. Антониг эндхийг хандахгүй. Тэрээр энэ байгууллагын эрдэм шинжилгээний захиралтай өнгөрсөн жилүүдэд хурцсаар зөрчилдөж байсан гинэ. Гэхдээ Банзи захирал болж өнгөрсөн зүйлд эмзэглэлгүйгээр Германаас ирсэн зочинд цөмийн эрчим хүчний удирдах газрын бодлогыг танилцуулахыг зөвшөөрсөн юм. Танзан улсын цөмийн эрчим хүчний төлөвлөгөө бол улсын нууц биш гинэ. Танзанийн цөмийн энергийн газар бол засгийн газрын тохируулагч агентлаг. Манай байгууллагын үндсэн үүрэг бол цөмийн эрчим хүч болон цацраг идэвхт бодисын энхийн хэрэглийг хянах явдал. Мөн бид цөмийн эрчим хүчний талаар лобби үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
Улс орны эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангах талаар засгийн газар ямар төлөвлөгөөтэй байна вэ? Цөмийн эрчим хүч хэрэглэнэ гэдэг үнэн үү? Танзан улсад мэрэгжсэн боловсон хүчин бий юу? Тэд энэ талаар хангалттай мэдлэг боловсрол эзэмшсэн үү? Одоогийн байдлаар цөмийн эрчим хүч нэвтрүүлэх ажил маань эхний шатанда явж байна. Бид судалгаа шинжилгээ хийж, инженер техникийн ажилтнуудаа бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн худалдан авч байна. Энэ ажлуудыг хийж гүйцэтгэхэд бидэнд олон улсын байгууллагууд тус дэмжлэг үзүүлж байгаа. Аюулгүй байдлын тал дээр бидэнд мэрэгжилтэн хүрэлцээтэй. Цацрагийн хамгаалтын талаар сургаж дадлагжуулсан магистраас доктор хүртэлх зэрэг цолтой мэрэгжилтэн хангалттай байна. Харин цөмийн реактор ажиллуулах дадлага туршлагатай эрдэмтэд инженерүүд дутагдaltaй байгаа болохоор энэ тал дээр дэмжлэг бидэнд хэрэгтэй. Es fehlt aber noch an erfahrenen Ingenieuren und Wissenschaftlern, die so einen Reaktor auch bedienen können. Da sind wir noch auf Unterstützung angewiesen. Арушаа дахь Танзаны цөмийн энергийн газар нь Африкийн хамгийн том үндэсний цэцэрлэг түрээлэн болох Серенгети, Нгоронгоро галтуулын тоогоор очих замд байрладаг. Энэ бол бүхэл бүтэн бүрэн үлдсэн Африкийн хамгийн сүүлчийн экосистем бөгөөд устдаж үгүй болох аюул занал хийлээд буй олон төрөл зүйлийн амьтдыг нутагладаг уугуул нутаг юм. Селүү гэдэг дархан цаацтай газрын нэр олон нийтэд төдийлөн танил болсон. Энд Танзаны зааны сүргийн тэн хагас нь амьдардаг. Гэтэл яг энэ нутагт гадаадын компани уран олборлохоор болжээ. Улс орноо эрчим хүчээр хангахад уран хэрэгтэй гэсэн шалтгаанаар дархан цаастай газар нутгийг хамгаалсан хориг заалтуудыг цуцалжээ. Селүү гэдэг тусгай хамгаалтай газрын төв хэсэгт нь уран олборлож байна. Селүү бол Африкийн хамгийн том дархан цаастай газар. Бас ЮНЕСКОгийн байгалийн өвд бүртгэлтэй. Танзанийн засгийн газар ЮНЕСКО хоёрын хоорондох маргаан шийдэгдээгүй байхад тэнд аль хэдийн уран олборлоод эхэлж гисэн байгаа. ЮНЕСКО мэдээж энэ төслийг дэмжээгүй. Танзаны засгийн газраас тусгай хамгаалалттай газрынхан ганцхан хувийг ашиглана гэж хэлж байгаа боловч ураны уурхай нь тус дархан газрын захад нь бус харин яг төвд нь байрладагт л асуудал оршиж байгаа юм. Тусгай хамгаалалттай газрын төвөр урсдаг томоохон голын ус бохирдвол ан амьтдад шууд нөлөөтэй гэж ЮНЕСКО сэтгэл төгшиж байгаа юм л да. Аюул зөвхөн ан амьтдад занал хийлээ зогсохгүй нэ. Танзаны засгийн газар дахин нэг ураны уурхай нээхэр зэхэж байгаа нь Антоногийн төрсөн нутаг. Танзаны улсын хамгийн чухал газар Тарэлэнгийн бүс нутагт гинэ. Найз маань над руу залгаад манай нутагт шинэ уурхай байгуулах гэж байгаа талаар сонсов гэж хэллээ. Юуны уурхай юм болоо гэж асуувал уран гэсэн байхаа. Ёстой жинхэнэ чухал бизнес. Баахын нутгийнхан бүгдээрээ баяжхан дээ гэсэн. Чи уран гэв алт биш үү гэхэд үгүй уран гэсэн. Тэгээд би за найз минь наадах чинь сайхан сонголт огт биш. Ухаад эхлэвэл жинхэнэ аюулгагч болно доо гэж би тэрэнд хэлсэн л дээ. Антонигийн төрсөн нутагт зааны сүрэг бичдэггүй. Жуулчдтай зураг авахулдаг Масай омгийнхан ч амьдардаггүй. Энэ хавийн намгархаг газар түүний эргэн тойрны бэлчээр нутаг нь 200 мянга гаруй хүн амыг ажлын байраар хангаа зогсохгүй нийт Танзан улсыг мах загас цагаан будаагаар хангадаг. Баахын нутаг бол хүн ардан байгальтайгаан зогцсон амьдарч ирсэн хэдэн зууны уламжлалтай нутаг орно. Ган гачиг тохиолдож үлсгэлэнгийн аюул байнга нүүрэлдэг газруудын хажууд үлгэрт гардаг мэт санагдах газар Тарэлэнгийн нутаг. Баахан хэмжээний диважн л гэсэн үг. Та өөрийн газар нутгийн талаар ямар бодолтой байна? Ургац хэрэг байна да?
Бид жил бүр өндөр ургац авдаг. Будаа тарж олсон мөнгөөрөө гэр бүлийн тижээж хүүхдүүдээ өсгсөн. Манайх 7 хүүхэдтэй. Тэднийг бүгдийг сайн сургуульд явуулсан. Одоо бүгд ажил төрөлтэй сайхан амьдарцгааж байна. Авсан ургацынхаа ачаар манайх 3 ч байшин барьсан шүү. Von dem Ertrag meiner Felder hier konnte ich meiner Familie sogar 3 Häuser bauen. Танай тариалангийн талбай хэр том бэ? 10,000 га. 10,000 Hektar. Энд уран олборлно. Эндээс нүүгэж засгийн газраас шаардвал та одоо яах вэ? Үгүй ээ, бид нүүхгүй. Танзан улсад тулгамдсан хамгийн ноцтой асуудал бол байнгын хүнсний хомсдол гачаал. Засгийн газраас жижиг дунд тариаланчдаа дэмждэгсэн бол бид хүнсний хомсдлоос гарч чадахсан. Гэтэл яг энэний эсрэгээр уурхай байгуулж бидний амжиргааны үндэс болсон тариалангийн талбайг сүйтгэж байгаа нь үнэхээр зөвдгөх аргагүй зүйл. Борооны улиралд Баахын нутгийн намгархаг хөрстэй газар сансраас харагдах үз асар том хэмжээний намагт нуур болж хувирдаг байна. Нүүдлийн шуудын замд байрладаг болохоор хуурай улиралд энд марабу шуу ирж загасчд цуглана. Тэд хэдэн 10 тонноор загас барьж газар дээр нь утаж улс даяар зардаг. Загасны махана уураг агуулдаг тул хүнс тэжээлийн чухал их сурвалж болохын зэрэгцээ энд ажилдаг хүмүүс ч мөнгө сайн олдог байна. Антони намайг загасчдын байдаг нуурлуу дагуулж явлаа. Танзанд улс төрчид нь хотод шигдээд хөдөө орон нутагт жирийн хүмүүс яаж аж төрдөг талаар огт ойлголтгүй байдаг. Уг нь хүмүүсийн үзэл бодлыг сонсож тэгж байж л улс оронд маань ямар боломж болцоо байгааг мэдж авна шүү дээ гэж Антони ярьлаа. Ажилчин саад болж байгаа дуучлаарай, намайг Антони гэдэг. Би Баахи орчмын нутгийг хамгаалах байгууллагад ажилладаг. Энэ жил загас хэр их илбэг байна да? Загас илбэг шүү, гомдлох юм алгаа, сайн байна. Таны үр хүүхэд ач хуч чинь энд загасчлах болов уу? Та юу гэж бодож байна? Та гэр бүлэн загас барьж олсон мөнгөөрөө тижээж чадж гэнэ үү? Ер нь ашиг орлого хэрэгтэй. Зөвхөн энэ нутагт нуурнаас загас барьж олсон орлогоор гэр бүлийн тижээгээд дээрэс нь хүүхдүүдийн сургууль сургаж чадж байна шүү дээ. Aus den Sümpfen verdiene ich genug, um meine Familie zu ernähren und auch noch die Kinder zur Schule zu schicken. Танзанийн бусад уурхайд тохиолдож байсан аваар ослын хор уршиг үр дагаврыг сайн мэддэг болохоор энэ нутгийнхан газар нутгаан уран олборлолтод найр тавин өгөх хүсэлгүй байна. Ер нь хэдийн хэмжээний хор хөнөөлтэй гэдгийг хүмүүс барагцаалж байгаа. Засгийн газар болохоор та нарыг л эрчим хүчээр хангахын тулд энэ урааны чинь ашиглах гэсэн юм гэж хэлдэг байна. Хэрвээ үнэхээр ард иргэдийн эрчим хүчээр хангах гээд байгаа юм бол эхлээд атомын цахилгаан станцаа барьчихлаа. Тэр болтол уран олборлохын түр азанж харъя. Яахав дараа нь уурхаагаан ашиглана л үз. Хүмүүс энийг сайн ойлгохгүй маш их төөрөлдөж байгаа билээ. Сүүлдээ засгийн газраас Баахын нутаг угаасаа л ураантай байсан. Эндхийн гол ус хөрс широн угаасаа сацрагтай гэсэн тайлбарыг Антони болон бусад уран олборлолтыг эсэргүүцэгчдэд өгдөг болжээ. Гэвч Антонигийн өнөөдөр хүртэл хийж ирсэн хэмжилтүүд дээрх тайлбарыг үгүйсгэж байгаа юм а. Антони хараа тус шинжээчдэр дахин албан ёсны хэмжилт хийлгэхийг шаардаж байгаа нь ирээдүйд уран олборсноос болж эндхийн газар нутаг цацрагт хордох хаваас харьцуулах баримт нотлогоотой болох гэсэн болгоомжлолоос үүдэлтэй ажээ. Биднийг зураг авснаас хойш хэдэн сарын дараа намагт нуурын ойролцоо амьдардаг хэдэн 10 иргэдийн гар хөл нүд нүүрэнд хүчил түлэгдсэний шинж болон хүчтэй тууралт гарчээ. Энийг урааны хайгуул туршилтын өрөмдлөгт хэрэгэлсэн химийн хортой бодсон намаг руу асгаснаас болсон байх магадлалтай гэж Антони үзэж байна.
Хэрвээ үнэхээр химийн бодисонд хорцсон бол эндхийн иргэдийн амжиргаагаа залгуулах тоотойхон их усүрийн нэг болох давс олборлолт ч бас зогсох болно. Додомагийн их сургууль. Яванда энэ сургууль зүүн Африкийн хамгийн том их сургуулиудын нэг болох учиртай. Ирээдүйд энд амтан судлалаас өгсүүлээд цөмийн физик хүртэл чиглэлээр 90,000 оюутан суралцах юм. Африк ТV-ийн ихтэй сургууль төгсөгчдөө судалгаа хийх эсвэл өөрийн гэсэн компани байгуулахад нь эрчим хүчний хомсдол байнга нөлөөлдөг. Түүнчлэн Африкт чанартай сайн боловсрол эзэмших боломж бололцооч хомс. Антони намайг профессор Дамастай танилцахыг зөвлөсөн юм. Антони профессор Дамаст нэгэн судалгаа хийх захиалга өгчээ. Баахийн нутаг түүний оршин суугчид нь өнөөдөр улс орны эдийн засагт хэдий хэмжээний хувь нэмэр оруулдаг вэ? Тус нутагт 13 жилийн турш уран олборлохоор төлөвлөд байгаа уурхайн компани өрчлөлтөнд тооцоо нь яг таг биелсэн тохиолдолд Танзани улс уул уурхайн салбараас хэдий хэмжээний ашиг орлого олох вэ? Миний тооцоогоор Баахийн нутагт уран олборлол бол $116 сая цэвэр алдагдaltaй үлдэнэ. Өөрөөр хэлбэл уран олборлол бол Танзаны эдийн засагт хохиролтой гэсэн үг үү? Тийм ээ. Танзанд уран олборлсон тохиолдолд дан ганц экологийн систем сүрээ зогсохгүй. Тэр нутагт амьдарч байгаа хүн ард ан амьтан цаашилбал тус улсын амин чухал газар тариалангийн бүс нутаг аюул эрсдэлд орох юм. Уран олборлолт нь тус улсын эдийн засгийн хувьд огт ашиггүй, тэр бүхэл алдагдaltaй. Сахарын цөлийн захад орших Нигер улс. Дэлхийн хамгийн ядуу буурай улсын нэг болох энэ улсын нийслэл Ниамей хот. Энд би Голден Мисабикотой уулзахаар болцсон юм. Конгогоос ялгаатай нь гэвэл тэрээр Нигер улс руу зорчих эрхтэй ажээ. Энд хагас 100 жилийн туршид уран олборлосны улмаас тус улсын газар нутаг ямар байдалтай болсныг, мөн Танзани, Конго улсуудад уран олборлолоос ямар шүүхэн ирээдүй хүлээж байгааг газар дээр нь очиж үзэхээр бид явж байна. Тун удахгүй Нигер голын баруун эрэг дээр Африкийн хамгийн том атомын цахилгаан станц барина гэсэн цуу яриа үнэн эсхийг би мэдхийг хүсэж байна. Энэ хоёр улс хоорондоо ижил төстэй зүйл тун олонтой. Дэлхийн түүхэнд бичигдсэн Конгийн уран, Хирошима, Нагасаки тайсан атомын бөмбөг. Тэр бөмбөгийг Катанги дахь Шинколобигийн ураанаар хийсэн юм шүү дээ. За тэгээд Нигер улсад Арева концерны олборлсон асар их хэмжээний уран байгаа. Нигерт нөгөө урт түүхтэй Арева концерн одоо Конго улсын засгийн газартай хилэлцээр хийж байгаа сурагтай. Яг л Нигерт уран олборлсон шигэ. Бас Конгод ч бас уран олборлохоор хилэлцэж байна. Энэ асуудлыг наривчлан судалдаг над шиг хүмүүст Аревагийн ураны бизнесийн үнэн нүүр царайг илчилж бодит байдалтай танилцахын тулд газар дээр нь буюу Нигер улсад өөрийн биеэр очиж үзэх зайлшгүй шаардлага гарсан.
Ereignisse vor Ort und das wahre Gesicht dieses Geschäfts hier im Niger zu studieren. Du comportement réel, des réalités de cette entreprise au Niger. Бидний аялал Туарeg омгийнхны амьдардаг нутгийн гүн рүү чиглэлээ. Тэднээс мэдээлэл олж авахын тулд нэг талаар нутгийнханд хүндэтгэл үзүүлж байгаагаа харуулах, нөгөө талаар Аль-Каидагийнхнаас өнгөлөн далдлах үүднээс үндэсний хувцас өмсөх шаардлага гарсан юм. Ёстой сайхан зохиж байна. Нэгэр Малид хүмүүс уулзахдаа өмссөн хувцсны чанар чансааг их анхаардаг. Сайн чанартай хувцас өмссөн бол дээд зэнданы чухал хүн гэсэн үг шүү дээ. Gute Kleidung ist das Kennzeichen einer herausragenden Persönlichkeit. Биднийг нэгэрт очсны дараахан тус улсын ерөнхийлөгч ирээдүйд манай улс зүмийн эрчим хүчийг ашиглана гэж мэдэгдсэн тухай бид сонссон юм. Бид тэр төлөвлөгөөний талаар илүү дэлгэрэнгүй олж мэдхийг хүслээ. Ерөнхийлөгч нутгийн хойд хэсэгт болж байсан инх тавины уулзалтанд оролцохоор явсныг олж мэдээд бид араас нь хөдөлсөн юм. Зам зуурт эхний бэрхшээлтэд тулгарлаа. Хэлийн цаана Мали улсад Туарeg омгийн босгочид бие даасан улс байгуулна хэмээн занал хийлжээ. Цааш аялахын тулд орон нутгийн засаг даргаас зөвшөөрөл авах шаардлагатай боллоо. Бидний явах зам хэр аюултай бол Магребд манай хяналтаас гарч Аль-Каидагийн мэдэлд орж гисэн хэд хэдэн газар бий. Та нар өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд хамгаалалтын хүн хүч авч явах хэрэгтэй. Муу зүйл тохиолдохоос өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй. Wir wollen hier jede böse Überraschung vermeiden. Та нар эндээс гараад Агадисаар дайрна. Агадисаас цааш энэ замаар Арлитад хүрнэ. Зам ерөнхийдөө нэг их сайн биш. Гэхдээ ойрын үед замыг засч сайжруулна гэж ярьж байгаа. Энэ чинь нөгөө алдартай ураны зам шүү дээ. Sollte demnächst mal ausgebessert werden, weil es sich ja immerhin um die berühmte Straße des Uran handelt. Ураны зам. 70-аад оноос эхлэн Элдэн цөлдөх энэ замаар хэдэн зуун тонн уран тээвэрлсэн. Ихэнх нь Франц руу зөөсөн. Сүүлдээ Пакистан, Лив, Ирак руу ч гаргасан байна. Сард хэдэн мянган тонн орон зөөдөг. Яагаад гэвэл 3 хоноод л ураны хөдөр зөөдөг цуваа явдаг. Хэдэн мянган тонн. Өчнөө нь тэрбум доллар болно. Тэгээд ийм замаар зөөдөг гэд боддоо. Бид тун удалгүй зэвсгэлсэн харуул хамгаалт бүхий ачааны цуваатай тааралдлаа. Бид тэднээс зайгаан барьж цаашаа хурдан явж өнгөрсөн нь үлзийтэй байх. Ураны баялаг эрх мэдлэлтнүүдийг амар тавин суулгахгүй байна. Саддам Хусейн нэгээрээс уран авч байна гэсэн мэдээ Иракийн дайныг эхлүүлэх шалтгаан болсон. Хожим тэр мэдээ худлаа байсан нь нотлогдсон билээ.
Стратегийн чухал ач холбогдолтой энэ замыг байнга хянж байхын тулд л Францчууд хөрш Мали улс руу цэргийн хүчээр цөмрөн орсон юм шүү дээ. Та яах санаатай байна? Би зогс гэж хэлээ үстэ. Юу болоод байгаа юм бэ? Эрүүл ухаантай байна уу? Хяналтын цэг дээрх бухимдал төгшүүр. Биднээс даргын зөвшөөрлийн бичгийг шаардаж, бас биеийн байцаалт, хувийн мэдээллийг тэмдэглэн авч, гадаад иргэдийн паспорт, визийг шалгаж байна. Бид Агадест ирлээ. Өөрийн хамтран зүтгэгч Нигерт Ариавагийн үйлдэж буй гэмт хэргийг илчилсэн нэг сурвалжлагчтай уулзахаар Голден болдсон юм. Манзо Диало. Бид цацрагт хордсныг илчилсэн. Байгаль орчныг сүйтгэж, газрын баялгаас хүртсэн ашгийг тэгш бус хуваарлж байгааг бид шүүмжилсэн. Тэгмэгц Ариавагийнхан нэг сонины газрыг санхүүжүүлж эхэлсэн. Тэр сонин нь бидний бичснээс яг эсрэг утгатай зүйлийг маргааш нь гэгтэл нийтэлчихдэг. Ибрахим бидэнд Ариавагийн энд бүхэл бүтэн систем байгуулчихсан талаар ярьж өгсөн юм. Ариаваг эсрэгүүцсэн иргэдэд улс төрд ямар нэгэн байр суурь эзлэх бүх боломж хаалттай гэж тэр хэллээ. Niemand kann in der Politik hier etwas werden, wenn gegen Areva arbeitet. Ашигт малтмал нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурагтаа улс орныхоо эрх ашигыг хамгаалж зогсдог Африкчууд бий. Жишээ нь манай ерөнхийлөгч асан Мамадо Танжия. Энэ хүн бол Францын ерөнхийлөгч Саркозитой энэ тэнцүү төвшөнд хэлэлцэл хийсэн цорын ганц ерөнхийлөгч. Тэрээр зөвхөн бүтээгдэхүүний үнийг тохироо зогсохгүй, үйлдвэрлэлээс бас тодорхой хувь авахыг шаардаж, тэр шаардлагаан гэрээнд тусгаж чадсан. Гэвч эннийхэн төлөө Танжия өндөр үн төлсөндөө удалгүй цэргийн эргэлт гарсан. Мэдээж дээрх шаардлагаас л болсон хэрэг. Африкт иймэрхүү зоригтой улс төрчид байдаг. Даанч тэднийг маань империалистууд маш хурдан зайлуулчихдаг. Энэ л бидний гол асуудал болоод байна шүү дээ. Das ist unser Problem in Afrika. Францад Африк төвийн улс төрийн бодлогыг хүчлэн төрөмгийлэх гэсэн утгатай тусгай үг хэллэг хүртэл байдаг. Force Afrique. Энэ нь хэл хагуул өгөх, дарамт шахалтанд оруулах, хараат байдалд байх олон янзын аргуудаас бүрдсэн бүхэл бүтэн систем бөгөөд Францын ашиг сонирхлын төлөө ажилладаг улс төрчдийг үлдээж, эсэргүүцсэн хүмүүсийг албан тушаалаас нь зайлуулахад чиглэдэг байна. Маргааш нь бид ерөнхийлөгчтэй уулзахаар арилитр хөдлөлтөн хамгаалтынхныг авч явлаа. Түүхэн онцлогоос болоод Францчууд ямагт өөрсдийн колони нутгаан гэж үзсээр ирсэн. Тэрч бүхэл одоо хүртэл тэмцэл өрнөсөөр буй нутгийн гүн рүү бид явж байлаа. Францчууд Сахалийн бүсэд колоничлон алдсны дараагаар Сахарын нөөц баялгийг эзэмших зорилгоор хамтарсан байгуулах санал тавьсан байдаг. UCAS нь түүхийд ашигт малтмалд хүрэхэд нь Францчуудын аюулгүй байдлыг хангаж Сахарын цөлд цөмийн туршилтаа үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байсан юм. Зорьсон газартаа хүрэхийн алдад замын тэмдэг харагдаж эхэллээ. Энд дэлхийн хамгийн том ураны уурхай байгуулагдаж байна. Нигер улс урааныхаа үйлдвэрлэлээр дэлхийд 3 дугаарт жагсах зорилт тавьсан. Гэвч аюулгүй байдлын үүднээс Имрайн дах уурхай нээлт удаа дараа хойшсоор л байна. Босгочд Францын Ариава цөмийн концерны ажилчдыг барьцаалжээ. Үлдсэн Франц ажилчид нь ураны уурхайгаас зугтаж тус нутгийг маш яаралтай орхин гарсан хэдий ч Акукан Арилитийн уурхайнуудад уран олборлолт явагдсаар л байна.
Францчууд 50 жилийн өмнө анх уран олборлож эхлэхдээ орон нутгийнханд энд 2 дахь Парисыг байгуулна гэж амлаж байжээ. Тэр амлалт юу болсныг үзэхээр би Голдентэй хамт Арилитийн гудамжаар явсан юм. Үдшийн бүрий болоход 2 дахь Парис цөлийн элс тоосонд хожигдно. Жинхэнэ Парист болдог Африкийн эрчим хүчний форум гэдэг хурлыг би санаж байна. Нэгээрээс олборлсон ураанаар ажилуулдаг метро. Феликс Гаярын хэлсэн үг. Цөмийн эрчим хүч ашигладаг улс орнууд ба Африк хоорондон газар тэнгэр шиг ялгаатай. Голден урааны асуудлын нарийн ширээнийг мэдхний хүнтэй уулзахаар тохирсон юм. Тэр бол Ариавад олон жил ажилласныхаа дараа байгаль хамгаалах үйлсэл зүтгэх болсон Ал-Мустафа Ал-Хацин. Man braucht ja keine Brillengläser, um zu erkennen, was aus Niger geworden ist nach 40 Jahren Uranabbau. Уран олборлож эхэлснээс хойш 40 жилийн дотор Нигер хэрхэн өөрчлөгдсөнийг харахын тулд харааны шил хэрэггүй. Ариава хэдэн 100 тонн уран олборлсныг мэддэг хүнд бол Агадис, Арилит 2 сууринг холбосон замын чанарыг эсвэл эдгээр суурингуудын өнөөгийн байдлыг харахтал бүх зүйл ойлгомжтой. Үр дүн ийм л байна. Und das, was man noch mit bloßem Auge in Arlit sehen kann. Es gibt die industriellen Abfälle der Produktion. Sie bleiben nach der Gewinnung des Urans übrig und enthalten immer noch bis zu 8%. Арилит суурьнд энгийн хүний нүдэнд хүртэл өртгөөр торох зүйл зөндөө. Уран олборлоход гардаг үйлдвэрийн хог хаягдл хог шороо гэж бий. Ураныг ялгаж авсны дараа ч тэр хаягдл нь 80% цацраг идэвхжэлттэй байдаг. Суми болон Коминакийн уурхагаас гарсан 45 сая тонн хаягдл өнөөдөр ч 80% цацрагтайгаа энд Арилитийн дэргэд элсэн цөлд ил задгаа хэвдчихл байна. Энэ бол хүний нүдэнд ил харагдах гамшиг. Энд бас өөр нэг аюул бий. Тэд газрын гүний чулуулагт давхаргын уснаас сорулж хэргэлдэг. Миний сонссноор 500 сая жил болж байж нөхөгдөг энэ гүний чулуулаг давхаргын усны 70%-ийг аль хэдийн ашиглажсан гэж Ариавагийн өөрийнх нь судалгаагаар гарсан гэсэн. Und dieses fossile Wasser ist bereits zu 70% verbraucht. Das sagen die eigenen Analysen aus dem Hause Areva. Цөл нутаг цацраг туяанд өртөж, худаг усанд хордож хэрэгснээс болоод мал амьтан нь үхэж өргөдөн. Угийн тачир өв сургамал нь хадаж гандаж, эртний бахархалт түүх бүхий Таврыг омгийн уламжил соёл бараг устж үгүй болжээ. Хүмүүс ч бас бидний адил ерөнхийлөгчийг харахаар энд ирцгээж. Сацрагтай Сахарын элсэн дээрх сүүлчийн бүжиг. Энэ улсад ганцхан Таврыг омгийнх нь Францын колоничлогчдын эсрэг зэвсэг барин тэмцэж иржээ. Туарегчууд л Сахарын цөлийг түүхийн эдийн баазан болгох гэсэн францчуудын бодлогод саадуулсан байна.
Уран олборлож эхэлснээс 50 жилийн дараа ариун их нөөцтэй газар нутгийн төлөө дайн дэгдэхэд өрсөлдөгч талуудын завсарт туаригчууд хавчигдан нухлагджээ. Нийслэлээ Ниамед байрлах Нигерийн засгийн газар болон цөлийн нүүдэлчин Туарeg омгийнхны хоорондын харилцаа тун түгшүүртэй байна. Цэргийн эргэлтийн дараа Махамаду Исуфу гэгч ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр 15 жилийн өмнө ураны салбарт тэгтээ бүр Францын төрийн эзэмшдэг Areva концерны охин компани захирлаар ажиллаж байснаа зүгээр л санамсаргүй тохиолдол гэж үздэг байна. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн ерөнхийлөгч цөмийн эрчим хүчний талаар илтгэл тавина. Бэ 1986-аас 1991 онуудад уран олборлагч Сүми компани захирлаар 5 жил ажиллахдаа энд амьдарч байсан арилит сууриндан хүрэлцэн ирж Сахарын Сахел бүс нутгийн хөгжил инх тайван байдлын уулзалтын асуудлын чухал уулзалтыг нээж яваадаа сэтгэл маань маш хөдөлж байна. Ураны зах зээлтэй танилцж энэ суурингийн хөгжилд хувь нэмрээ оруулж байсан сайхан дурсамж над үлдсэн. Харамсалтай нь Сахарын бүс нутагт улам бүр нэмэгдэж буй зэвсэгт босогчд тэдний үйлдэж буй аюул занал хийлэл, хүчирхийлэл, алан хядлага болон зэвсгийн болон хар тамхины нууц 8, хүний 8 зэрэгээс болж энэ нутгийн эдийн засгийн хөгжил зогсон байдалд ороод байна. Leider hat die Rebellion, die Unsicherheit und die Gewalt, der Terrorismus, der sich in der Sahara-Region ausbreitet, der Waffenhandel, Drogenschmuggel und Menschenhandel unsere wirtschaftliche Entwicklung hier zum Erliegen gebracht. Туаригчуудыг дахин бослог гаргахаас сэргийлэх Нигерийн хойд нутагт амгалан тайван байдал тогтоох, Аль-Каидаг нэвтрүүлэхгүй байх талаар сэрэмжлүүлэх зорилгоор ерөнхий сайд Бриги Рапини энд иржээ. Нигери улсын түүхэнд анх удаа Туариг хүн энэ өндөр албан тушаалыг хашиж байна. Рапини өөрөө энэ нутгийн уугуул. Босогчдын удирдагч асан Рис Агбула ерөнхий сайдыг дэмждэг. Тэрээр босогчдын баатар бөгөөд энэ удаа туаригчуудыг найрамдлын гэрээ байгуулахыг ятгахаар иржээ. Туариг залуус зэвсэг барин босч байгаа гол шалтгаан бол шудраг бус байдал юм. Засгийн газар өөрөө энэ шудраг биш байдлыг бий болгож байна. Нутаг усанд нь үгээгүй ядуурл үүрснээс нүүдэлчид зүхтаж ажил хийхээр том хотууд руу олноор нүүх болсон. Тэд бол мал сүргэн өгч хорогдоод төрсөн нутагтаа хийх ажилгүй болсон хүмүүс. Тэгээд л дээрэмчидтэй нийлдэг, эсвэл улс төрчдийн жихийг зөөлөхийн тулд зэвсэг барьдаг. Sie greifen zu den Waffen, um sich den Banden anzuschließen oder sich politisch Gehör zu verschaffen. Ярилцлага эд өрнөж байна. Гадныхан авилгад идэгдсэн улс төрчдийн тусламжтайгаар газрын баялагын тонон дээрэмдэж, нүүдэлчдийн амьдралын их үндсийг сүйтгэжээ. Энэ бүс нутагт амгалан тайван байдлыг тогтоох асуудалд бид идэвхтэй оролцсон. Харамсалтай нь энэ докторгүй байдалд дөрөөлөн өөрсдийн зорилгод хүрэх гэсэн улс төр явагдаж байгаа учраас биднийг үл оошоосоор ирсэн.
Энэ нутагт 50 жил уран олборлсон ч олсон бүх ашиг орлого нь эрх мэдлэлтнүүдийн хармаанд орсон. Яагаад энэ нутагт хөрөнгө оруулалт хийгдэхгүй юм? Хамаг баялагын ухад зөгөө дуустлаа. Хүмүүс цацрагт хордож байна. Байгаль орчин өгүүрэн сүйдлээ. Эцэст нь энэ нутгийнханд уул овоо болсон цацрагт хог хаягдл. Энд тэндгүй онгойж харалсан уурхай нүх. Дээрээс нь мэлтик тэнгэрээс өөр зүйл үлдэхгүй нь. Нигерийн улс төрчид ард иргэдэн лойврд мөлжиж байна. Энэ бүхний өр төлөөс нь жирийн ард иргэд бидний толгой дээр бууж байна. Бид Арияваг шүүмжлэх хүртэл хориотой болсон. Илтгэлийн дараагаар ерөнхий сайд иргэдийг тайвшруулж тэдэнд олон улсын валютын сангаас ирүүлсэн урьдчилсан мэдээг танилцууллаа. Хэдэн сая ард иргэд өлсгөлөнд нэрвэгдээд буй Африкийн хамгийн ядуу буруу орны нэг болох Нигер улсын эдийн засаг тун удахгүй нэн хурдан хөгжинэ гэж валютын сангийн шинжээчд лүндэн буулгажээ. Бид олон улсын валютын сангаас гаргасан тооцоог дэлгэрэнгүй үзэж танилцахыг зорилоо. Нэн ялангуяа үүнд Нигерийн цөмийн салбар мөн Ариава ямар үр гүйцэтгэх талаар бид лавлахыг хүссэн юм а. Нэмээд худалдаж авсан хувцсны сайнаас болсон ч ямар ч байсан Голден бид хоёрыг ерөнхий сайд биечлэн хүлээж авч уулзахаар боллоо. Элдв саад бэрхшээл дүүрэн урт аялын дараа Тэнгэр биднийг том харж үзлээ. Голден энэ сайхан боломжийг алдахгүй хичээж яриагаан болгоомжтой эхэллээ. Та уулзалтан дээр Нигер улс дэлхийн хэмжээний биш юм а гэхэд Африк твийн хамгийн баян улсын нэг болж чадна гэж хэлж байсан. Африкийн хамгийн баян улс болно гэж хэлээгүй л дээ. Нигер улс нь эдийн засаг нь асар хурдтай хөгжиж буй орнуудын нэг болно гэж олон улсын валютын сан болон бусад эдийн засагч шинжээчдийн батлан хэлснийг л бид дамжуулсан. Аль эртнээс бид бүр 60-аад оны үеэс л Нигерийн урааныг маш эрчимтэй олборлж эхэлснийг бид бүгд мэднэ. Ариава үйл ажиллагаагаа цаашдж үргэлжлүүлэх нь. Энэ ажлын үр өгөөжийн талаар та хэр зэрэг сэтгэл хангалуун байна вэ? Та зөв хэллээ. Энэ бол ганц л жишээ. Ариава бол уул уурхайн салбартаа бидний урдаан барьдаг түнш. Гэхдээ бид цаашид технологи илүү сайн эзэмшихийн хэрээр улам бие даасан байдалтай болно. Мэдээж та саяхан гадаадд мэрэгжилтнүүдийг барьцаасан таагүй явдлын талаар сонсол үз. Энэ явдлын дараагаар Арилитад ажиллаж байсан гадаад ажилтнууд манай улсаас гарч явсан. Нигер мэрэгжилтнүүдийн ажлын хэсэг хоёр уурхайн ажлыг гардан авч маш чадварлагаар үргэлжлүүлсэнийг энд тэмдэглэн хэлэх учиртай. Гадаад мэрэгжилтнүүдийг хинч үгүйлээгүй. Man hat das Fehlen der ausländischen Experten nicht einmal gespürt. Тэгвэл энэ олж авсан туршлагандаа тулгуурлан цаашид ураана дотооддоо цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах талаар санаж төлөвлөсөн зүйл байна уу? Эрчим хүч бол бидний ирээдүй. Тиймээс ч бид энд онцгойлон анхаарах ёстой. Яагаад болохгүй гэж бид атомын цахилгаан станц барих төлөвлөгөө боловсруулж байна. Үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ өөрсдөө хангаж баруун Африкийн хөрш улсуудад нийлүүлнэ. Тэнд зах зээл бий. Бидэнд түүхийд байна. Ажлын хүчний хувьд гэвэл мэдээж энэ бол толгомдсон асуудал. Гэхдээ олон улсад инженер техникийн ажилтан хангалттай. Бид дотооддоо ажлын хүчээ сургаж чадвал бүр л сайн байх нь мэдээж. Нигер улсад цөмийн физикийн шинжлэх ухааны байр суурийг бэхжүүлэх зорилготой сургалтын төлөвлөгөө боловсруулсан. Ингэснээр бид цаашдаа мэрэгжилтнүүдэд дотоодон сургадаг болно. Энэ бол хоосон мөрөөдөл биш. Тодорхой төлөвлөгөөтэй. Тэгээд ч нэгэнт батлагдсан асуудал. Хэрвээ бидэнд техник, технологи, мэдлэг боловсрол хангалттай байсан бол дотоодын ураана Африкийн атомын цахилгаан станцад ашиглахыг зөвшөөрөлгүй яах вэ? Энэ бол хамгийн оновчтой шийдэл байх нь ойлгомжтой. Харамсалтай нь бидэнд цөмийн технологи байхгүй. Дээр нь бид аюулгүй байдлыг хангах тал дээр тун маруухан улс шүү дээ. Халан хядагчид цөмийн реактор руу ганц пүүжин харавхтал бүх зүйл агаарт хийсэх аюултай.
Өнөөдөр Нигерт атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах чадвар чадах байхгүй гэдгийг би энд шууд хэлнэ. Ein Terrorist kann eine Rakete in den Reaktor jagen und hier geht alles in die Luft. Die Sicherheit eines Atomreaktors kann in diesem Land nicht gewährleistet werden. Африкийн ашигт малтмал Африкийн хөгжилд зориулагдах ёстой. Энэ үзлийг би дэмждэг. Гэхдээ харин атомын цахилгаан станцын хувьд бол би Африк төв цөмийн эрчим хүчгүйгээр хөгжих боломжтой гэж би хэлнэ. Миний энэ үзэл бодлыг хэнч юу ч өөрчилж чадахгүй. Auch wenn ich das unterstützen möchte. Im Falle der Atomkraft sage ich, Afrika kann auch ohne Atomkraft überleben. Манайд Конго, Нигер гэдэг том гол мөрөн бий. Тэд бол бүхэл бүтэн Африк твийг эрчим хүчээр хангахад хүрэлцээтэй. Уганда, Өмнөд Африк, Нигер гээд. Uganda, Südafrika oder Niger. Бид бүгдийг эрчим хүчээр хангаж чадах үс авраг том гол мөрнүүдчүүд. Тэгэхэд цөмийн эрчим хүч гээд байдаг нь ямар учиртай юм бэ? Тэд чинь аюултай. Тэрний балгийг дэлхийн нийтээр хүртэн шүү дээ. Тэгээд л би ингэж бухимдаад байгаа юм. Гэхдээ би энэ талаар ярихаар бухимдал маань жаахан ч гэсэн тайлгддаг юм л т. Wird dafür einen hohen Preis zahlen. Den höchsten. Darum meine Wut. Aber sie wird vergehen, denn ich durfte darüber sprechen. Яг үнэндээ Европын цөмийн салбарын хөгжил дэвшлийн төлбөр төлөвсийг Африк твийнхэн байгаль орчноо нийгэм ахуйгаан золиослон байж аль хагас зууны тэртегээс төлсөөр ирлээ. Сүүлийн үед Франц болон барууны бусад орнуудын Африкт эзэлж буй байр суурийг хятадууд ганхуулж эхэлсэн. Тиймээс чи европчууд түүхийдийн баазан алдахгүй тулд чадах бүхнээ хийж байгаа билээ. Шаардлагатай гэж үзвэл тэд дайн тулаан хийхээс ч буцахгүй. Африк яг одоо атсан шилаанд орчиход байна. Цөмийн эрчим хүчийг төв улсынхаа хөгжил дэвшилд ашиглая гэвэл гаднаас асар өндөр үнээр цөмийн технологи худалдаж авах шаардлага гарна. Хэрвээ тэгвэл дэлхийн нийтээр түүхийн эдийн төлөө өвөлдөж байгаа энэ цаг үед шинэ мөн хуучин тоглогчдод гадрын баялгаан хямд үнээр найр тавин өхөөс өөр арга замд хэдэнд үгүй. Энэхүү мүлжилгийг эсэргүүцэх Африкийн засгийн газар болгоныг алан хядагчид зэрэг армийн тусламжтайгаар зайлуулах нь хүчирхэг гүрнүүдийн бодит занал хэлэл юм. Орчуулсан Ганаа Соломон, орчуулгыг хянсан Оно Амерлин. Голомт ЦЭХ орчуулгын бүлгэм. Тэм телевизийн кино алба 2014 он.